За сайн байцгаана үзэгчдээ Magta Friends podcast-ийн маань 53 дахь дугаар эхлэхэд үгээр бэлэн болсон байна. Бид гурав энэ бүхэн хамгийн анх эхэлсэн гэсэн ч бодлоо ярих. Анх өөр газар дотроо бододсон чинь гинт цай бууралчлаа. Тэгээд та бүхэндээ хамт тулгаа. Гана. Зайка гур бараа. Ее. За өнөөдөр бид гурав Барселона, Каталуния Гран Премио гэд хэлд орж бараад ревьюер уулзахаар цугласан байна. Тэгээд ер нь бол маш сонирхолтой. Улаан өнгөөр бодогдсон Гран При болсон. Тэгээд шууд орох уу. За тэсгүй. За хамгийн ихнийх нь мэдээж яалтчгүй бид гур бас яг тэр мэдээг ярьжсэн дугаараараа энд байж яг эндээс хийсэн байгаа тий. Одоо хамгийн мундаг хамгийн их амжилттай жолооч хамгийн их амжилттай баг хоёрын одоо нэгдэл үүслээ гэд ярьж илаа 2 жилийн өмнө. Чадах уу амжих уу гэж тий. За тэгсэн тэгээд тэр суулгасан үр гэх юм уу те одоо тэр нэгдэл одоо үр дүнгээ хамгийн анхны Сэр Льюис Хамилтны Феррарид хамгийн анхны ялалт Гран При ялалтаа. Бараг 1.5 жилийн дараа тий. 25 оны 1 сард Албиасаар Феррари шилжээд бүтэн жил одоо страгл хийсэн тий. Нэг подиум одоо юу гэдэг карьераас анхны жил подиум аваагүйгээр тийм үү яралтай нөгөө орсон тий. Тэгээ ямар ч ихнийх нь тэгээд магадгүй бас цаашдаас байгаа л үгтэй. Тэрүүг авлаа. Тэглээ. За тэгээд Ферраригийн болон те Хамилтны фэнүүдтэй бүгдэнд баяр хүргэе. За тэр нөгөө миний болооч нэг араб тайлбарлаг штэ. Тэр бол өстө бүтэн дойрог юм ярьж байгаа те. Өстө анх тэр эндээс эхэлсэн одоо инглээ гэд. Тэгээд хамгийн олон Гран При ялалттай мэдээж нисэгч жолооч. Тэгээд тоогоо нэг нэмэж бас 3 өөр топ багаас те төрүүлсэн. Жиж боллоо. 6. Одоо 106 болсон те. Өөрийнхөө рекордыг өвдөө да. Өчигдрийн Хамилтнаас сайжирсан гэж. Өөрийгөө ялан дийлээд. За энэ дэр хүмүүс юу ярьж байна? Одоо хамгийн ихнийх нь бол мэдээж Хамилтон баяр хүргэж байна. Дараагийнх нь Хамилтон алга болоогүй. Өөрөө бас тэгсэн мэл шүү дээ. Би үнэхээр өнгөрсөн жилээс нэрэл ингээд одоо алга болчт юм багт. Одоо нөгөө жолоод хуур чадвар маань ингээд байхгүй болчт юм багтаа. Өөртөө хүртэл эргэлзэжсэн. Тийм шүү дээ. Тэгснээ бас дуусахтаа хэлсэн шүү дээ. Намайг одоо хин гэдгийг маань сануулж ирсэн. Одоо хөгжөөнд дэмжигчтэй өргөж баярлаа. Баярлаа гэх тэ. Ер нь нэлийн том комбак хийж байгаа. Одоо сэтгэл санааны хувьд комбакийн талаар өөр яриад байгаа. За 3 дахь нь virtual safety car байхгүй байсан болвол Хамилтон төрүүлэх байсан. Ер нь яаж төрүүлв гэдэг процессын талаар. Яг юунес амжилтын ярихаас өмнө бүтэл бас нэг хэдэн Гран При хойшлох хэрэгтэй л байна. Тэгээ хамгийн бас нэг онцолж яриад байгаа нэг юм нь одоо симулятор дээр юм хийх болцсон гэдэг байгаа шүү дээ. Тий. Ерөөсө тэрийг хайцсан гэдэг. Тэгээд яг бас Ферраригийн хүмүүс яриад байгаа. Үнэхээр симулятор тийм амар зөрүүтэй байгаад байна уу? Яг л симулятор дээр туршиж үзээд за машин ерөнхийдөө нэг иймэрхүү байх юм гээд тохиргоо хийчихлээр яг амьдрал дээр ихлэ нөгөөт нь шал эсрэг болоод өөр болоод. Тэгэхээр нөгөө нэг юу болчихваа гэд юм алдаад байдаг те. Тэрийг бол байсан нэгт. Тэр ингээд нэмэр болсон. Дээрэс нь юу яаж байгаа штэ. Нодлон Феррарид ирээд энэ жилийн машин бүтээхэд яг гар биеэр оролцож өөрийнхөө фидбэкийг өгч өгсөн те. Тэгээд миний ойлгож байгаагаар ерөөдөө Хамилтны жолоодох арга барил, Леклерийн арга барил жоохон өөр те. Леклер бол жоохон урагшаа талтай өвчл хоёр өөр. Тий, хоёр өөр тий. Леклер урагшаага Хамилтны хойтлаараа тий. Тэнгүүт би яасан гэж бодод байна л да. Магадгүй энэ жилийн машин илүү Хамилтон тал руугаа бас бүтцсэн тий. Одоо Хамилтонд одоо жолоодоход таардаг тохиргоо нь арай илүү байгаа ч гэдэм юм уу. Одоо Леклер таарлагаас тий тохиромжтой тий. Тийм бас баг. Тэгээд 3 дахь нэг миний анзаарж байгаа нөлөөс юм нь сая Барселонад нийт 8 одоо эд ангийг апгрейд хийж авчихсан тий. За тэр бол мэдээж одоо ингээд тоогоорч юугаарч нэлээ массив нэлээд том апгрейдүүд хийгд. Тэр бас нэлээ юу өгөх шиг боллоо. Хурдан болголоо машиныг нь тий.
Тэгээд эргээгээд яг хоо ингээд миний хэлж байгаа юм ингээд батлаад чих юм ингээд тэгэхээр явж байгаа юм тийм. Ингээд хурданж байхгүй болоод квалигаа хийж чадхаар л байдаг шүү дээ ерөөсөө. Чи бүтэн өөрийгөө алдсан юм чи тэрээс тий. Ингээд бүр ингээд би яг юу болоод ойлгохгүй. Тэр нөгөө нэг альбом тэгээдсэн шүү дээ. Одоо 26 оны машин хинт хамгийн тохирох вэ гэсэн чинь Hamilton байхаа гэдэг хэлсэн. Одоо нэг ярьжсэн тий. Тэгээ Williams-ийн нэг подкаст гэдэг шүү дээ. Тэр Carlos-ын хоёрын. Тэгээ тэрэн дээрээ зүгээр тийм нэг үзэгчдээс ирсэн асуулт гээд улирал эхлэхээс өмнө хинт хамгийн тохирох вэ гэсэн жолоодлогын хувьд гэсэн чинь Hamilton гэж хариулж исэн. Тэгээд яагаад юм бол гэсэн бас магадгүй те одоо энэ ground effect-гүй машиныг сайн жолоод. Хибрид машин сайн бариад байгаа шүү дээ. Электрон дээр хаана хэрглэж хаана хадгалж байхаа тэрийг аюулсаа мэдрээд байгаа шүү. Амьдрал дээр айгүй баг бензин өрдөг бах те. Deployment яадаг. За одоо Hamilton-ы тэр нөгөө түрүүний нөгөө no sim simulator хийхгүй байгаа гэдэг тэр тэгсэн шүү дээ. No sim all game гэдэг. Амжилт ирээсэл sim болсон game амжилсан орж ирсэн тэгээд юм боллоо. Манай өөрийгөө оллоо гэж. Бид гур бас ярьдсан баха тийм. Юун дээр ялчаал ингээл шууд ингээл хинтээ яриадс тээ. Хараа You nailed it baby. Бид гур ярьдсан баха одоо нөгөө хорыг хорорч хараалыг ярьдсан. Чи толгойч өөр хэлсэн. Тэрийг хор юу хараалыг Ким Кардашианы хараагаад хасхын нэмэх боллоо гэдэг. Тэд яг оохтой гинтл амар стратеги хийж мгээл те Феррари. Алдгүй маа те. Баг алддаг юм уу те. Бүх юм нь бүтэж мэтэл нэг тийм сонио. Одоо за тэр дараагийн байлаа те. Нэр дөнгө сая банк гэдэг юу орж ирлээ. Энэ машины одоо бүтээсэн хүн одоо Sierra Log юу гэж байна шүү дээ. Франц хүн байгаа. Тэгээд юун дээр бас тийм юу байлаа л да Reddit дээр. За appreciation post зүгээс юу. Тэр хүн бас мэдээж нөгөө нэг 2 жилийн өмнө ирээд тэгээ яг нөгөө Ferrari чинь гайг байсан машин оронгоор нь орчлоод 7 жил суух авсан шүү дээ. Тэр хүн тэгэхээр ерөнхийдөө юм уу өөрчилж үзээд магадгүй нодлон те. Тэгээд энэ жилийн машин дээрээ яг бодож ирсэн юмудаа хийгээд гайгүй явж байгаа шиг байна. Тэгээд бас нэг хөдөө инженер нь Carlos Santi. Тэр хүн бол бас нэлээ communication сайтай гоё явж байна. Уралдааны дундуур анзаарч хахад бас нэрээ тийм гоё юмыг нь хэлээд тэр ингээл цаг магийн чилээд би одоо гүйцэж нүрч гүйцэж чинь гоё гэж юм юу чи цагаа алдахгүй гоё наа тэр жоохон пуш хийгээд гэдэг ингээ нөгөө эргээгээд нөгөө хоорондын харьцаа нь бас айгу нэмэртэй болоод байгаа шиг санагдаад. Тэр чинь бас ингээ арталт нэг туслах юм байгаа. Тэгэхээр түрээд одоо нисгэж дэлүү өөртөө тэгтэл нь бол юм гэдэг шүү дээ. Одоо GP-ийн алдартай байгаа шүү дээ. Дуртай биш нөгөө хэрэггүй мэдээллийг нь хэлэхгүйгээр хаяад яг түнд хэрэгтэй мэдээллийг хэлээд тэгтээ юу гэдэг сэтгэл санааг нь өвлөх чинь тимийг зүгээр фильтртэй байдаг те. Магадгүй ингээ бидний сонслоо юу яа хэлэхгүй байгаа юм бол гэхлээр яг цаад утгаараа яг нөгөө жолоочт нь хэрэггүй юм ингээд яг тэрнтэй адилхан бас Санти бас нэг тиймэрхүү тал нь бас нэмэрлээд байгаа санагдсан. Харин надад бол тийг санагч нөгөө нэг юм Ferrari-гийн яг нэг үндсээр нэг радио стилээс өөр юм билээ те. VR checking юм байхгүй те ингээд мэдхгүй бол ингээд чимээгүй л байгаад байдаг. Ингээд өмдөөс нь ингээд худлаа хоосон хариулт хэлэхгүй те. Яг батны ингээд ажилладаг байхгүй. Яг тийг санагц сүүлийн уралдааны хал. Тэгээ яг юун дээр яг харагдсан л та тэр юу асууж байгаа энэ тэр нь. Тэ. Одоо Hamilton шинэлэн юу лээ? Хинээс нэлээд тасарсан урдлын Russell-аас ч нэлээд бас хоолдсон. Тэгээ өөрөө яг хаана яваад байгааг мэдэхгүй. Би одоо яг хаана яваад байгааг гүйцэж гин үн тэрийг асуугаад тэр айгуу гоё. Им зэгцтэй хариултад өгч байна. Тэ. Яг Ferrari нөгөө хэвэнд ороогүй хүн баг шиг. Яг гоё McLaren-аараа байгаа юм шиг тийм. Доороос нэг гарч ирээгүй болохоор яг шинэ агаар оруулаад байгаа юм. Тэ цонхон голгосон юм шиг. Тэгж игээд. Эсвэл зүгээр муу юм болохоор тэр тийм муу радиог нь фильтрж бид нар сонсгоод болж байгаа болохоор гоё энэ хараалт гэж магадгүй шүү дээ. За дараагийн асуулт өнгөрсөн уралдаан дээр нөгөө нэг юу яасан штэ
Хамилтон одоо 2 дугаар байранд ороод ирлээ. Рассел суг нэлээд мос. Тэгсэн чи одоо Хамилтон төрүүлээд онооны тэргүүлэгч маань бүр 2 руу орчлаа. Тэг хүмүүс тоглоом хийгээл Расслын жил байсан Кимиг ирэлт болсон. Одоо Хамилтны 8 дахь тайлбар нэг хүмүүсийн нэг шуурж байгаа сэдв болоод л байна л та. Тэр юу н хэр боломжтой. Одоо 41 онооны зөрүүтэй байгаа л. Кими Хамилтон. Сая энэ Барселон дээр Хамилтон бол үнэхээр яг хурдан байсан юм байлээ. Юу нэрсэн чи. Цаг маг нь баг ер нь бол Пол бол ер нь бол наазах юм байж болохоор. Тийм байсан. Тэгээд одоо дахиад ялангуяа сэнэ авчирсан апгрейд яриад байгаа шүү. Тэр 8 бол үнэхээр яг одоо ингээ онцсон байгаа. Өмнө нь одоо ингээд Ferrari одоо юу гэдэг хөгжүүлэлт тал дээр болж өгдөггүй шүү дээ. Нэг юм хөгжүүлээд надад нэг юм буруу болчихдаг ч юм уу тий. Уул нь үлрэлтийнх нь гайгууж байгаа буруу зүрхвчтэй. Гэтэл одоо ингээд үлрэлтийнх нь хэцүү байж одоо зөв тал руугаа яваад ингээ хөгжүүлэлтэнд зөв нисгч нь ч өөрөө ингээд бүх юм ингээд юм олцсон бол юу бол байгаа гэж шанс бол байгаа гэж л. Боломж байна гэж. Тийм боломж бол байгаа. Өмнө нь хот хийж байгаа тийм биз зүгээр дээр нь хөнгөлөө зөт юм бол гэрэл харагдсан санагдсан. Сайн ингээд бүх ингээд датаг харсан чи юу л яасан юм л да. Хамилтон бүх нисгчдээс 0.2-оос 0.6-гийн хооронд илүү хурд байсан. Дундаж тойргийн тийм. Тэгэхээр ер нь бол хурд бол байгаа. Тойроос сүлдийн өмнө дууссан юм л шүү дээ. Одоо. Гэхдээ тэр бол яг хөө тэгэл яг хөө цэвэр агаард. Тий, урд явсны бас юу байгаа л та. Гэхдээ сүүл дээр юу яхаас өмнө сүүлийн virtual car хаас өмнө бас нэлээд бэрсэн шүү дээ. Бүр ингээд нүдэн дээр 10 секунд биш 1-аас 7-аас 1-аас 3 болоо. Бүр ингээд what? Зин байд юм бахтай. Шалгаад стрим. Яа юм үзээд байна. За тэгвэл манай подкаст бол тэ Хамилтон шанс байна гэж үзэж байна. Энэ дээр нэг хин бас хэлсэн юм л та. Science бас хэлсэн баха. Ерөнхийдөө 8 сараас 9 сарын хооронд багуудын байрлал бүрш оронгоор ирнэ. Тэр бол нэг адуугаас болоод гэж байгаа юм шиг лээ. Хин одоо нэг моторынхаа оновчтой имийг сонгоод хэр сайн одоо гүйцээж хийж чадах вэ гэдгээс хамаарат бас ахаад нэг гэд өөрчлөгдөх баха. Тэгээ тэрнээс их юм шалтгаалах баха. Тэр Канагийн түрүү хэлдэг юу шүү дээ. Нэг өмнө жил чинь Ferrari-г апгрейд авчлаараа одоо юу гэдэг шулуун дээр хурдан явах гээд авчирхлаараа эргээгээд тойрог дээр удаан болгочдөг те. Саяных бол харин тэгхгүйгээр сайн явсан юм шиг. Нөгөө юм алгахгүйгээр яг өмнөх хадгалж үлдээ дөө. Зорилтд юм яг сайжруулангаа гэхдээ өмнөх юм алдахгүйгээр алгахгүйгээр явцсан санагдав. Тэгээ одоо Ferrari юу л байсан бас нэг хурдан эргэлтэн дээр жоохон муу байсан. Тэрийг бол саяныхаараа аюу сайжруулсан. Тэгээд Барселона чинь зам нь өөрөө удаан эргэлттэй, хурдан эргэлттэй тэгээд бүх юм байдаг тийм. Тэгэхээр яг тэр бүгдд ингээд хурдан байсан болохоор одоо зүгээр нэг өөр одоо сондгоо зам дээр биш яг одоо Барселонад ялангуяа ирээд ингээд хурдан байсан болохоор цаашаа шанс байгаа л гэж. Би тэр нэг юу анзаарчихсан байхгүй нөгөө нэг quali дээр хийсэн одоо shadow юу гэж яддаг шүү дээ. Russell Hamilton яг ерөнхийдөө шулуун дээр гараад Russell гүйцэж байгаа. Яг эргэлтэн дээр ороод ингүүл Hamilton бүр бүтэн машин урагшаа гарчлаа шүү дээ. Тэгээд гол нь тэр 14 дэх сүүлийн эргэлтэн дээр зүгээр хиний батарей тусцсан билээ те. Hamilton. Батарейгаа харин илүү илүү хэрэгэлдсэн тий. Тэрнээсээ болоод нэг эргэлтэн дээр хурдан орцсон чинь нөгөөх нь дараагийнхаа эргэлтэн дээр нэг одоо удаашрах шаардлагатай болоод одоо ер нь баг өөрийн алдаал байж болохоор. Гэхдээ яг тэр алдаа бол биш зүгээр тэрэн дээр арай өөр гаргалсан бол тийм гаргалгаа гарцсан бол хурдан ороод тэр яг 0064 биш тийм 006 хэдтэй. Телеграмыг харсан ч угаасаа яг нэг юм дээр нэг Хамилтон илүү гарцсан дараагийнх дээр нард нь орцсон байхгүй. Яг тэрнийхээ зүрхүүр ингээл хоёрт орцсон. Тэрнээс Пол байсан. Харин тийм яг сүүлийн эргэлтэн дээр яг алдчих ингээд банк гэл Рассел гараад ирж хэлээ л дээ. Хэрвээ тэрэн дээр одоо ганаг хэлж байгаа шиг янзлсан бол Пол байсан. Тэрэн дээр батарей гараад жоохон илүү хэрэглэхгүйгээр үлдээгээд тэгээд сүүлийнхэн гадаж байгаа шолон дээр хэрэглэсэн бол шууд байлгамжтай Пол. Тийм бичлэгэнд явуулсан шүү дээ. Одоо Хамилтон Пол байлаа гэхдээ яасан үг те. Энд гэхдээ одоо Ferrari-гийн энэ апгрейд сайн хийж байгаа нь ер нь Хамилтонаас болж байгаа биш үү? Би бол тэгж л бодоод байгаа шүү дээ. Яа тэгэхээр тэр нөгөө нэг Монако дээр нэг Тормос яриад байсан тий. Брейк тэрэн дээр юу ядсан байсан л та. Хамилтон бас угаасаа хэлсэн л байл. За энэ ийм учиртай ингээд би ингээд ийм сонгож байгаа шүү гэд. Леклер тэгээд ингээ
За окей. Тэгтээ яг би нөгөөдхөр явчих гээд ингээд алдцсан. Тэгэхээр одоо ингээд нөгөө одоо юуны ялгаа гарч байгаа юм шүү дээ. Одоо хаврах хүн. Тэгээ хаашаа юмыг зүг харах гэдэг бас нэг арай өөр л байгаа хэл та. Бодвол тэг машин яг ямар байлгахыг хүсэж байгааг өөрөө мэдчихэж штэ. Тодорхой за одоо ийм гэхэд одоо хамт ажиллаж байгаа хүмүүс ямар байдаг л үү те. Тэг яг юу хийж байгааг гоё хэлждэг те. Тэгээд тэр бол туршлага. Тэгээд анх нэг Ferrari-г McLaren-тэй нэгтгэхэд биш Ferrari-г Hamilton-тэй нэгтгэхэд нэг хэсэг бүлэг хүмүүс шүү дээ. Одоо зүгээр нэг энэ дагагч мөнгөний одоо юм үйлдэл болчлоо гэх те. Тэрийг бол яг ингээд одоо эсрэгээр нь одоо үгүй гэдгийг харуулсан юмнууд болж лээ л те. Одоо Ferrari Hamilton-ыг одоо уралдаанд ялуулахын төлөө одоо маш том өөрчлөлтүүд одоо золиос ч юм уу те. Одоо Brembo-тай модалцах ч юм уу те. Тийм их золиос гаргаж байгаа нь да. Энэ бол зүгээр Ferrari одоо нэр хүнд одоо Instagram дагагч нэмэх ч юм уу те. Эсвэл амар их мөнгө олох гэж яасан биш. Үнэхээр л Hamilton 8 дахь аваргыг авч өгөх төлөө авчирсан байна гэдгийг л харуулсан үйл явдлаа дүрмж байна. Нэрээ мартснаас 594 өдрийн дараа Ferrari ахаа түрүү авч байгаа юм. 594. Талцсан л шүү дээ. Бараг л 2 жил болох гэсэн нэлээд харцсан байж гэнэ. За тэгвэл тэгэд ягаад Ferrari-гийн тэр стратеги энэ амар байна. Ягаад яаж Ferrari оноо? Энэ бол тэгэл яг юу ийцтэй. Аз штэ бас. 3 зах Алонсо тэгж яагаагүй бол тэгэл yellow flag биш virtual safety car байхгүй. Яг хөө мэдээж нилээн нөхөж барьж байгаа тэгэл угаасаа ахаад дуугаа солихгүй л угаасаа сүулдэ барих болсон баг. Нэг питний зайг гаргаж чадахгүй гэж юу? Тэг чин лээрээс нь өөрөө гүйц төрүүлэх хэрэгтэй. Гүйц төрүүлчихэд бас тасрах хэрэгтэй. Тэр оронд чин дуу бас л авал явах хэрэгтэй. Би бол тэгж л бодож байна. Юу байгаагүй бол бас хэцүүсэн баха. Яг тийм тий. Гараагүй бол бас тийм ихтгэл төгс ч юм уу бас яахгүй л. Мэдээж гүйц төрүүлэхийн тулд нэлээд дуугаа идэх. За гарч ирлээ чинь ахаад 20 секундын гайв гаргах чадахгүй л байсан баг. Зам дээр бас гүйцэх хэцүү л ах л та тий. Зам дээр яг нэг Кимигийн Раслига тий давхар гүйцэх. Тэгээд Норрисыгаа бас гүйцэх хэрэгтэй болов байсан. Өөрөөс Норрис яад гарч ирэх гэсэн тий. Тэгвэл. Окей. Тэгтээ тэрийг бас нөө телеметр үзсэн хүмүүс яг байх шанс болно. Тэгтээ зам дээр юу болохыг бид нар мэдэхгүй учраас яг тийж хэлж бол мэдэхгүй нэ. Тэгтээ ер нь бол яг одоо Ferrari-гийн одоо тэр стратеги одоо 3 удаа PT стратеги ер нь бол ажиллаж болох байсан. Гэдэг хэллээ л тээ. Анхнаасаа уусаа тийм төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөөний чиг зөв явж исэн. Тэгээд яг virtual safety car гарснараа зүгээр бүр бат тийм зүгээр батаранд нь хийгээд нэг өнгөө дугуйсах нь 3-ын нэг нь өнгөө ичж байгаа учраас тэгээд ойлгомжтой байгаа. Ер нь бол бат болгосон гэж байна. За манай үзэгчдээ Ferrari-гийн талаар комментоо Hamilton-ы дэмжигчтэй бол бас удаан хүлээсэн. Сэтгэлээ бас комментоор уудлаарай. Тэгээд лайк, share, subscribe хийгээрэй. Бас нэлээл юу хийсэн шүү дээ. Hamilton-ы дэмждэг хүмүүс чинь хүсэн баас яг Ferrari дэрөө гээл тийм. Одоо нэг за бас байгаа байна гэж бодож байгаа тийм. Ах мэдчихээ бас тийм. Бас хаасангүй байсан юм байна. Гэтэ бас хүмүүс итгэл алдрахаар талархаар л боллоо шүү дээ. Жилтэй come on. Атад тохой донд би бол ямар ч өдөр бичлэг явуулдаг тийм. Яа before after гэдэг өмнө амжилтлаас тий. Тэрийг гаргацсан одоо тэгтэл ингээд төрүүллээ мөрөллээ гээл баахаар ил гарч ирлээ. Тэр тэгтээ юу байсан бол тэр цаагаараа ингээд яах юу байсан бэлээ. Багийг одоо ингээд өөрчлөх юм эсвэл одоо шантаж одоо өөртөө жоох юм хүч авах юу байсан бэлээ. Өөртөө хүч авах юм байсан. Угаасаа тэгэл хүн доороо ёроолтой өрхлөөр дахиад доошоо байхгүй гэл тэгэл. Арай өөрөөр хаж ил. Тэгэл Кимтэй болцаал. Нүгт нь өөр амьдрал хэлээ. Оо ийм амьдрал байдё. За. Тэд дунд нь яг өөрийнхөө бүх машиныг зарцсан гэдэг учраас. Сайн өнгөрсөн жил. Бүх суперкар марандаа зараад юунаас Mercedes өгсөн нөгөө бензин үлдмэлсэн илүү. Нилээ их юм дуулж дээ хахаас. Ер нь карьерийнхаа хамгийн ёроолоос одоо сайхан өсөж байна. Пик рүүгээ буцаад байгаа. Тим гарчнууд байгаад ч одоо Пик Hamilton эргэжсэн үү гэл.
Гэтэ нэг юм гоё моментумд орчхоор бас угаасаа л бүх юм бүтээлтэй л тох те. Харин хэр удаан үргэлжлэх юм гэдэг. Тий. Би яг тэрнэр тэргэж хэлэх гээд. Одоо ингээд за яг Барселона дээр ингээд Ferrari гоё апгрейд авчлаа шүү дээ. Тэнгүүт магадгүй Punk гэл Макларен ч дараагийн те. Одоо Австри дээр тэгвэл одоо манай ээлжгээл Punk гэл 5 юм авчирхад нөгөө нэг чинь ингээд байхгүй болох аюултай шүү дээ. Тэгэхээр ингээд Дугсан юу бүх юм чинь продюсер циклэрээ Хамилт биш Ferrari төрүүлж байна. Тий. Нэг юугаар төрүүлж авч байгаа юм. Тий. Тэгэхээр чи энэ бүх юм чинь амар юу байгаа шүү дээ. Ингээд юм хамааралтай байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар яг нэг we are so back дээр явж байгаа. Тэгээ одоо ингээд доошлаад бүтэн тойроод ирнэ. За тэгвэл нөгөө гараж. Hamilton we are so back дээр Leclerc болохоор we are so shit дээр доор явж тэ. Одоо миний формула үзэж эхлснээс хойш Leclerc одоо ийм олон дараалж мууч юм ийм уналттай анх удаа баг харж. Бараг л карьерийнх нь юу баха тэ. Дараалж тэ. Нэг нэг удаа байсан л ах. Тийм анзаарагдаад тах юм. Тэгээд Leclerc-ийг юу тохиолдоод байна? Яагаад нөгөө нэг юун дээр хүүхлийн юмар гардаг байсан тэгээд гар өрсөн чинь ингээд хоёр хадсан солиоч мэллээ. Тэгээ тийм болцсон бас тэгээд Leclerc пак гээл гэсэн чинь хамаг аз бүх юм Хамилттай бол тэнцээ Хамилт жаргалтай манай шууд яраас юу ч байхгүй болтой. Зүгээр гадаа явж исэн чулуун дээр бодож байна. Хоёлоо гоё яаж болохгүй. Тэгээ ерөөсөд дунд ч юм байхгүй тэгээд тэгэл quality дээр хүртэл тэгж Q3-тай машин. Тэр бол өөр юм баалтай шүү дээ. Тэр бол Тормосо барыг мэдрээгүй ер нь бол. Тэр юу хараа яарч хааз өгсөн. Хааз өрүүлээ янзлаагүй гэж хаазаа өгсөн. Тэгж ойлгосон. Тэгээд тэрнийхээ засварыг хийгээд тэгээд дахиад нэг гараад баярлсан. Тэгээд өнөөд уралдааны эвдэрдэг ч гэсэн тэр онхолцсноос л ер нь болсон байл үү те. Тийм л машин эвдрээд машинын тэгэл янзлах гэж байгаа нэг юм дутуу юм ч юм уу тэгээд өөрөө болсон те. Гидравликстэй өөрөлд багуулсан те. Өөрөлд багуулсан. Тэгээ хаана тэр нэг юу гэдэг тэр шингэний юм цоорцсон тэгэл тэр нь жоо юу алдахгүй те. За одоо тэгэхээр асуулт бол одоо Hamilton шанс байгаа гэд гурлаа үзэж те. Үнэхээр Ferrari апгрейдүүд яг оноодох юм бол тэгэд Leclerc одоо Hamilton давраг авч өхийн төлөө одоо тоглолт хийх нисгч мөн үү? Одоо жишээ нь Leclerc нэгт явж Hamilton хоёрт явж та Perez үлгэвэл солих болов. Сайн нэг ярьсан дээр би Hamilton ингээ баяр үргээ те. Hamilton бол бүх юм өөрөө хийсэн. Баг тусалсан те. Миний зүгээс би юу ч хийгээгүй. Би угаасаа ингээд темп өөр байгаа ч би угаасаа зам тавьж өгсөн гэдэг. Тэгэхээр би эндээс харж бас манай энэ адилаараа явбал энэ хэд бэлэн байгаа хаа. Шууд 2 дугаар нисгч ажил ихтэй. Угаасаа манай Ferrari сайн хүчтэй. Сайн хүчтэй. Өмнө тууд сайн ажиллаж тэ. Юм багийн хөдөөс юм хэлэхгүй. Арай дэндүү гэд юу байна. Би нэг төрүүлээ л та гээл тэхүүлэхтэй. Гинтл радио модын сонсоолоо тэглэхүүлэхтэй. Тэглэхгүй хаа. Өтгөртөл карьерын туршлагыг тийм хийгээгүй шүү дээ. Үгүй гэхдээ ингээд одоо чиний төрөө асуулт өгсөн ингээд хэрвээ ингээд Hamilton шанс гараад ингээд холдоод байвал. Хэрвээ ингээд хамт ингээд дээ шүү дээ тэгэл заваас нэг өөр шүү дээ. Одоо ингээд Kimi Raikkonen шиг ингээд бас хооронд өрсөлдүүлэх хэмжээ. Үнэхээр л Hamilton ингээд илүү байгаад байвал уусаа ордер ирэх л байна. Checo number 2 л байна. Папай биш шүү дээ. Харин ирэх л ах та. Тэгээ ирэхээр нь харин Leclerc одоо ингээд та нар миний гэрээг сунгаад намайг ингэж гоё байлгана гэж тамлаа үсттэй гээл тэгэхгүй харин эсрэгээр ярих юм биш. За би чам дараа гэрээг туссан шүү дээ. Гэрээг чи сонгосон. Чи одоо Ferrari-г те чамаг юу баг чи Ferrari те. Чи үлднаа чи явж та ганц удаа ийлээ. Өвний ихгээ санаа явах үү те. Чи үнэхээр Ferrari тайртай дуртай болохоор үлдсэн. Бид нар ч чам байлгуур яс те. Одоо ингээд бид нар олон жилийн дараа авраг авах шанс гарч ин даанч тэр нь чи биш байна. Та миний хүү одоо те тусал гэл. Уусаа тийм ирэх. Өөрөө ч гэсэн тэгээ явах уу. Тийм болоосаа те. Hamilton-аас үзээсээ л очиосоо гэж юу. Тэг болдгоо махдад нөхцөл байдал очлоос гоё шүү дээ. Leclerc юу яахлах. Миний бодлоор яг нэг нэм 2 3 жижиг сажиг оноог бол өгчихлэх. Гэхдээ ингээд Leclerc нэг ч ингээд улиралт ядч нэг Grand Prix авчмаар байхад ингээд нэгт явж яхад нь яа гэдэг талаас хэцүү байж магадгүй.
Би бас нэг Grand Prix авчмаар байна шүү дээ. Одоо Grand Prix төрүүлсэн тоогоо нэгээр нэмчмээр байхад. Юугүй одоо бүр нэг ингээд нөгөө ойртойг ч юм уу те. Одоо яг одоо хоёул ингээл ингээд Leclerc нэгт Hamilton хоёрт хоёлаа. Тий, Австрал дээр одоо тэгвэл яах вэ? Одоо яг дараагийн уралдаан дээр тэгвэл яах вэ? Шууд тавьж өгч шүү Тавьчихгүй. Би бол дараагийн уралдаанд тавихгүй баха. Нилийн одоо нөгөө Hamilton хол тасарч эхний хоёр байр хол тасарсан үед л их дээ. байна. Тийм л л та. Австрал дээр бол мэйл нугалдаг ч юм уу те. Одоо юу гэдэг ингээд үнэхээр Leclerc одоо Ямар сүүлийн шанс байхгүй. Тэгээ 2 3 төрүүлээч ойртох боломжгүй үед бол тэгэл яах вэ? Тэгэл багийн юм яа. Одоо яхаа Австрал яг өөрийгөө олгочих юу яриад байгаа юм гэх юм бол тийм л те. Юу вэ? Би төрүүлэх гэж штэ гэ те. За тийм байна. Бид гурийн бодлоор те. Манай үзэгчдээс Leclerc юу тохиолдоод байгаа. Тэгээд Leclerc хоёр дахь нисгч чин ажил хийж эхлэхэд бэлэн үү гэдэг дээрээс комент өгдөгрээ. За Ferrari-гийн хамгийн том дайсан дөрөв ярьсан шүү дээ нөгөө нэг яг сайжруулалтын цикл ингээд багуудынх зөрчсөн байна гэдэг. Тэгээд тэрэн дээр яг нөгөө Ferrari хамгийн ихэнд тэгээ Mercedes тэгээ Red Bull McLaren яваад байгаа юм шүү дээ. Тэгээд энэ ирсэн нөгөө 8 лөө апгрейд нь дандаа нөгөө юу байсан те хурдан эргэлтэн дээр хурдтай гарах тэгээ бас нэг юм тохиргооны цонх нэлээ өргөн болгох апгрейдүүд гэдэгсэн. Front wing дээр 3 апгрейд ирсэн нь урдаас ирж байгаа агаарыг илүү гоё нөгөө хоошоогоо өгөх. Хойно байгаа юмнууд нөгөө гоё болгож өгснөөрөө хойно ингээд тэрийг илүү ингээд ажиллагаа манипуляц хийх боломж үүсгэх тийм зорилготой юмнууд гэдэгсэн. Тэгээ хамгийн том нөгөө нэг шалны хажуугаар байдаг жижиг сажиг юмнууд нь бол хурдан эргэлттэй холбоотой. Тэгээд хойно ирдэг апгрейдүүд нь болохоор жоохон бас тэр цонхыг өргөн болгох. Тэгээд Hamilton-д нэлээд жоохон бас дасгахаар марк юм байсан шүү дээ. Тэгээд миний бодлоор тэр цонх өргөн болгоно гэдэг нь магадгүй машиныг бас Leclerc тал руу тохируулах дараа юу даа. Тий одоо нэг тийм аль яаж тохируулж болдог машин хийх гэлээ тиймэрхүү апгрейд ирээд байгаа юм биш би ойлгосон. Одоо тэгээд угаасаа юу юм бэл ч тээ. Ferrari ч одоо моторын тал дээр бол яг бусдаас арай жоохон хойно байгаа. Турбо нь хамгийн жижиг гэнэс нөө тий. Тэгэхээр одоо энэ адуугаас болоод тэрнийхээ одоо хөгжүүлэлт нь ороод тэрэн дээрээ сайн оноод одоо хөгжүүлэлт нэг гоё болчих юм бол ерөөсө Ferrari бол яг ингээд тий. Шулуун дээр л тий төрүүлдэг болчих юм бол тэгэл захиур хагалнаа гэдэг юм бол юм Mercedes-ийг захиур хагална гэхцээс тэгээд тий. Тэр бол тэгтээ яг Ferrari-гийн уг нь бол буруу биш байхгүй тий. Юу? Одоо нөгөө нэг гараа шууд өмнөгшгөр байна гэж бодоод Ferrari тим хийцэн чинь бус богуудыг өршөөсөн шүү дээ тий. Бараг хэрвээ тим болоогүй байсан бол Ferrari бас нэлээд алж явах бас шанс байгаа. FIA тэрэн дээр тий эсэргүүцээс чадаагүй юм биш шүү дээ. За дараагийн Ferrari-гийн хамгийн том дайсан энэ жил нэг анх удаага Mercedes биш багийн нисгч төрүүлсэн дээ. Тэгэхээр одоо дамгаалж байгаа Mercedes баг гинтлаар бид гуравчтай Mercedes-ийн хамгийн том үзье. Russell хамгийн том үзье. Манай нэг комент гэсэн мэлээ тэгээд би бол тэр Norris одоо Russell. Би бол тэр комент сал дийлсэн шүү. Манай хөө би хэлсэн ш. Russell буруу байхгүй. Хийсэн юм нь бол буруу. Тэгээд тэрийг торгох хэрэгтэй болохоос Russell бол дөрмийн дотор тэгэл болж байгаа хамгийн бохор юм хийгээл өөртөө даваа тал үүсгэх гэж л хийсэн гэдэг. Тэ. Тэрийг бол шийтгэх ёстой гэж хэлсэн болохоос Russell-ыг бол би бол буруудаа гэж хэлээг шүү. Асгүй манай подкастын бас 66% тэрэн дээр л яасан байгаа. За юу ингээд штэ Russell ер нь сүрчлээ гэд юу яриад байна л да. Одоо Kimi гарахаас өмнө Russell ингээд зам дээр гүйтцсэн. Тэр Russell ингээд яг хоо эргэн ирэлт пол авсан хоёрт орсон ингээд цаасан дээр гоё харагдаж байгаа ч гэсэн нэх таатай Австрал руу явахгүй баг. Нэг юм тэнгэр онгоосон биш. Тасал бүхэх хിവэрэл байгаа. Зүгээр яг нэг тийм цаасан дээр нэг жоохон амьсгаа өгсөн. Тэ нэг жоохон амьсгаа өгсөн. Тэрнээс уул нь яг 5 дахь хагасанд нь сайн байсан ч гэсэн тэгээд яг бүтсэн өдөр тэгэл хин бэ гэдэг бас харуулт шүү.
Тэгээс Rust юу адлаа тэ сүүлд нэг PT гарч ирэхэд нь уртлын нэг wing-ийг тохироогийн хэлтэй жоохон бороо ийцсэн. Тийм биш. Тэрнээс бол удааширсан гэжсэн. Тэгээд яг л нэг кармасри энэ дэр нөө зарим хүмүүс тайлбарлалч уртлын нөө wing-ийг ингээд нэг юм тусгай түлхүүрээр ингээд юу мөгийн грацийн тааруулж байгаа л нэг л эргүүлдэг те. Тэрийг нь инженерийн ч юм нэг буруу тааруулсан шүү. Тэгээд авчиад нөгөө нэг тоцоолол тооцаалдаад тэгээ хоёр юм ингээд зөрчсөн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд баланс алдагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг эргэлтэн дээр ингээд хурд ирэх чинь нөгөө тал рүү ингээд дараад гэсэн үг те. Тийм алдаа гаргасан. Тэрнээс боссон гэдэг. Өөрсдийнхөө бодож олсон хамгийн оптимал юм хийж чадаагүй л юм те. Тэр тийм практисаар тэгэл тэр үнцүүдэг болд юм шүү л шүү дээ. Тэгээ машины жим багасж байгаатай холбогдуулаад гэсэн ингээд улам нэмэл те. Түлш цацрал ихтэй түлш одоо бензин багасаад те тэгээд нэг дугуй илэгдээд машины жим багасан. Нисгчийн жинт цаягдж байгаа үстэй те. Яа би тэр нисгч байгаа хүртэл тооцсон байдаг. Тэр тоо юу байдаг бол өрсөлдөл гарч байгаа шүү дээ. Тэр нэг амар том юм олцсон тэгэл тэргүүрээ тэгэл явж идэг бол хөтэй баг өөр тий олон дахин хэмтсэн юм дээр л тэгэл ийшээ жингийн ийшээ хидэх тойрог гэл ингээл тур гэл бодоор гараад ирдэг тий. Сэн зүгээр л дөрөв туудаг байл. Хидэх тойрог юм. За дөрөв туугаад үнцгэн. 3.80 тоо. Монгол амрах юм байлаа. Энийг яаж асагч? Үгүй мэдгүй. Ер нь нэг таарад байдаг. Нэг болоод байдаг баа гэдэг. Монголчилсан юм аа гэдэг. За нэргэн байлаа. Тэгээд тэгтээ Rust-ыг жоохон стратеги нь фейлдсэн байл шүү дээ. Тэ одоо нөгөө дугуугаа сэвлүүлж ирсэн Hamilton-аас хамгаалах гээд Pit оролцсон те. Одоо Ferrari жоохон тоглолцсон гэх юм уу те. Тий, юун дээр DC яг үзэж яхад тэгсэн л те. За энэ яг Ferrari-гийн Pit явчлаа шүү. Тэгээ одоо юу гэдгэлээ өгөөш орчлоо те. Тэгээ Mercedes идэх нү яах нү гэсэн. За идчихлээ. Уул нь бол ингээл хоёр өөр стратегиэр явж байсан юм байна шүү дээ. Тэгээд ялтчихгүй нөө Hamilton төрөлөө орчингууд нэг бол дагах уу, нэг бол азаа үзээд урдаа үлдэх үү гэх тээ. Тэгээд зарим хүмүүс асуугаасан та нар өөрсдөө ингээл юм ярьчалаа гэл ингээл өнгөрчих ингээд. Энд дээр болохоор ингэж байгаа байхгүй. За Russell урд явж байгаа те. Мэдгүй 10 секундын урд ч гэдэм юм уу. Тэнгүүт аралт нь Hamilton явж байгаа. За Hamilton төрүүлээд PT-гээ дуугаа солино гэдэг чинь шин дугуйтаа гарч ирээд одоо хоорондох зайгаа нөхөд ойртох аюултай. Тэр үед нь цагийн зөв тооцоолоогүй ч юм уу ингээд хожуу орчих юм бол Russell хэдийг одоо PT дугуй хурдан салсан ч гэсэн явандаа ер нь гүйцэтгэх аюултай болчихсон. Урд нь гарлаа ч гэсэн шин дугуй нь халж амжаагүй тий. Одоо барьцлах чадвар нь одоо оптимал температурт хүрээгүй байгаа учраас одоо төрөл дугуй салсан үндэ гүйцэтгэх аюултай. Зарим тохиолдолд бүр ингээд урдаач оруулах питэн дээрээ тий. Питээс гарч ирэхдээ урдаа алдах маа. Тийм учраас урд байгаа зайгаа хадгалаад ерөнхийдөө өөрийгөө хамгаалаад дагаад ордог тий. Тийм ярьж байгаа. Тэгээд яг Ferrari нэг залдсантай биш угаасаа л Hamilton-ы л стратеги тим байсан юм шиг байна тий. 3 пит. Угаасаа нэг дугуугаа одоо хамгийн одоо их одоо юу гэдэг Mercedes бол хамгийн дугуй баг гэж байгаа юм шээ. Араас нь болохоор одоо юу гэдэг McLaren, Ferrari хоёр ч юм уу тий. Тэгээ ард нь Red Bull ч байгаа бах тий. Тийм болохоор дуугаа хурдан идэгдүүлээд тэр чинь одоо юу гэдэг удаа явна л гэсэн үг шүү дээ явандаа. Тийм учраас төрүүлээ дуугаа салжиг гэсэн. Тэгээд Russell ялтчихгүй хоёр л солих хэрэгтэй байсан. Тэгээд дагаад 3 болох яах вэ гэд өөрийгөө хамгаалаад орсон гэж ярьж байгаа маа. Undercut хамгаалаа тий. Тэгээд энэ стратеги ер нь бол хэл байж байгаа тий. Өөрөөсөө багаараа томоор нь харж байгаа тий. Нийт уралдаан. За бид нар 3 удаа пит ороход 1 цаг 36 минут 10 секунд явах юм байна гэж тооцоолдог юм уу тий. Тэгээд бид нар 2 удаа орох юм бол бид нар дугуугаа дуустал нь яваад 1 цаг 36 минут 30 секунд явах юм байна. Тэгэх юм бол энэ нь илүү хордоо учраас 3 удаа питтэй стратеги сонгож байна. Симулятор дээр тэр гаргаж ирээ. Текст дээр стратеги ер нь бол сонгодог. Тэгээд харин гоё тэгээд угаасаа нөгөө бид гур бас яриад л дээ одоо бүх хуралдааныг зогх стоп болчлаа. Pirelli-ийн дагуу ерөөсөө илгэхгүй байна гэдэг. Тэгээд харин тэрэн дээр гоё зөрөгтэй одоо юу оруулж ирсэн. Ferrari-д бол бас баярлаа. Нэг үг нь хүрдэг юм шиг дээ. Бас зөрөгтэй стратеги оруулж ирээд дугуйг хайрлахгүй уралдаа үзгээрээс гоё ямар гоё юм тий. Сүүлийн хэдэн жилийн уралдаан дандаа л тайр менежмент за болгоомжтой тэр хэрэглэн дээр ингээрээ тэгээд тэгж ороо том зурга бодсон шүү ах юм дөө гэж тэр нь байна. Юу гэдэг
Тий, уралдаанаа бодоорой. Манай уралдаан биш ээ. Чи зүгээр юм аа л баг сэйл байл гэл тий. Тэгдэг байсан. Тэгсэн чинь Хамилтон зүгээр хамаагүй дайраал пүүшлээл нэг тойрол баг 2-3 секундээр нийтээл тий. Нилээн гой сандрахсан. Хурдан явах чухалхаас тэр юу бол биш байсан баг. Яванда дараагийн нэг 2 тойр юун дээр бас нэг юм safety car гарах. Хараалаа болохгүй бол тэгтээ ямар ч гэсэн ингээд шин дугуугаараа л цаг идээл гэж бодсон. Тэр нонс. Тий. Тэр Russell дээр нэг тийм алдаа гаргасан. Тэгснээ бас нөгөө нэг Mercedes одоо яг ингээд хоорондоо уралдаад бас дугуй нэлээ муудсан. Тэгээд яг Mercedes-ийн фэнүүд уурлаад юм уу ингээд ер нь ингээд чи уралдуулах юм болиул яасан. Хооронд нь. Тий, одоо жоохон команд өгөөд. Кимиг бас нэлээд жоохон хошин татсан те тэр чинь. Битээ даа яагаад жоохон он чин Norris байсан багт тухайд. Norris хидтэй байна болгээд шууд бололцтой. Тэгээ дэрийгээ жоох их систем биш үү гэж бас Ferrari-гийн Mercedes-ийн бухимдсан фэнүүд байлээ. Тотогийн нэг ярилцсан дээр тэгсэн байсан. Тэгээд уралдаан дуусаад яг хоёр нисгчтэйгээ нилээ тийм ширүү яриа хийнэ гээд. Тэгэхээр одоо бүх юм мэдээж ингээд те одоо нэг шилэн байх хэвээр. Яг ямар тохиолдолд уралдах юм бэ? Ямар тохиолдолд багийн тоглолт хийх вэ гэдгээ сайн яриа. Санийх дээр бол мэдээж ингээд Norris ойрхон байсан учраас яалтчгүй одоо энэ дээр ингээд багийн тоглолт хийнэ. Тэгэхээр ер нь ерөнхийдөө нэг юм нэлээд ширүүн яриад бас ингээд хөлтлөгөө олчихъя гээд тэгсэн байсан. Тэгэхээр ерөнхийдөө одоо миний ойлгож байгаа юм цаашдаа бол ерөнхийдөө ийм нэлээд гарах байхаа. За болгээл. Орондоо команд шүү те. Одоос бус багууд нь зараас нь нөхөд ер нь бол баг ирчлээ шүү дээ. Тий, одоо ингээд ирчлээ бас. Дандаа л манах төрөө аваад авах мөр чинь нөө бас ингээд Ferrari-гийн ороод ирлээ шүү дээ. Тэр сайн нөгөө хин Nico Rosberg ирсэн мэл шүү дээ. Зүг асуулт тий. Тэгээд Toto дээр ингээд нөгөө яагаад энэ хоёрыг ингээд яагаад байгаа урал юу гэж асуусан би асуултнаас асуугаа. Тэгсэн чинь Nico чи ч их зөөлөрчээ гэдэг таадаг тэгсэн. Өгшрөө чи бүр айгүй зөөлгөн болцсон байх шүү дээ. Даваг чи бол ингэж байгаагүй сте гэмрэх юм хэлсэн шүү дээ. Дээр гинэ бас Nico юун дээр Jacques Villeneuve дээр бас ярилцлаа гэж байгаа. Hamilton бас юу ятсан бэ л. Jacques Villeneuve жахтай ингээд ерөнхийдөө Hamilton ингээд жоохон муу анзуун чүлүүлээ. Тиймэрхүү юм ярьсан юм да. Тэгсэн чинь эргүүлээд яг хоо тэгээ миний төвшөндөө амжилт гаргаагүй хүмүүстэй ингээд тийм яриха баруул болчулъя. Яасан бэ? Тэр нэг тиймэрхүү хэлсэн юм байл тэрүүлээд би одоо яг юуг нь сайсрахгүй. Тэгсэн чинь Nico Rosberg асууж юмаа энэ яг чамаг хэлээдсэн биш үү? Яг чамаг хэлсэн дээ. Хэлнэ гэж. Унаач гойс дээ. Тэр яри. Тэр нь Hamilton-ы шууд асуудаг гаршаа тий. Тэр нь бас гоё те. Яг угаасаа өөрөө ингээд ямар ч алдах юмгүй болохоор те. Тэн зүгээр ингээд хай нэг зочноор ирдэг болохоор ингээд хүмүүсийн ингээд тойруулаад байдаг нэг шууд асууж те. Бодголоо те. Hamilton-ы карьер амжилт үүсэх тусмал Nico-гийн карьер бас л үүснэ сте те. Nico Rosberg. Тэгэхээр бас ийм хүнийг би ялцсан шүү гэдэг те. Hamilton-ыг нь дийлсэн идэх хүн байд юм аа гэл те. Өөрөө адилхан машин дийлсэн нэг л хүн байдгийн энэ төр гэлээс те. Тэ штэ. Амар хэлэх хөхтэй штэ тийм штэ те. Яг адилхан машинаар гүйтсэн нэг л хүн бай шүү гэдэг. За Кимигийн эвдрэл одоо Mercedes-ийн найдваргүй байдал юу нь яагаад юу болоод байна? Санийх тэр юу байсан бэ? Энэ юу мотор биш байсан тий. Яг тэр Монтрел тэр хин Жорж Рассел гарсан штэ. Яг тэрнтэй адилхан гэж хэлсэн. Тэгтээ яг юу байсан юм бэ? Юу яж юм бэ? Ной Даниэл гэдэг шүү дээ. Тэр чинь WhatsApp дээр ер нь формын амирх групптэй байна. Ер нь өөрсдөө гэсэн нууц групп байт юм байна. Жолооч нисгчнэрөө. Тэр нисгчнэр тэгээд өөрөө одоо Mercedes баг тэр залуулах Mercedes багийн арын албаны тийм тусгай юм групп байдаг юм байна л да. Тэгсэн тэрэн дээр одоо энэ мотор хариуцсан одоо хэсгийн одоо ахлагч хэсгийн дарга гэх юм уу. Хэсгийн ахлагч нь өөрөө бичсэн юм байна. Тэгтээ янз бүрийн илүү юм вирусөө бичээгүй. Энэ бол яг юутай адилхан Монтрелийн Жорж Рассел асуудалтай адилхан асуудал. Илүү юм бол хэлж болохгүй. Ийм юм байна. Power unit л гэсэн. Тийм ээ. Угаасаа Mercedes чинь нэг event итгэж нь WhatsApp гэдэг ер нь л. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Химиг яагаад нэг WhatsApp дээр амар ярьж байна. Химиг дээр нь бид тийм WhatsApp тийм шүү дээ.
Тэгээ ер нь бас юу гэжтэй бас одоо нисгэгчд гэсэн өөрсдөө амар тийм групп тий байдаг. WhatsApp групп байдаг шүү Тий. дээ. Анх энэ Европт ирэл WhatsApp ашиглаж үзчихлээ тий. Энд Америкт Аз төврөнөөс байдаг бах тий WhatsApp. Юуны юу Макларын ч бас нилээд DNF болоо шүү дээ бас. Тий. Тэр Mercedes-ийн мотор тий. Мотор жоохон юу байна үгүй юу? Харин тий. Одоо асуудал тий. өөрснөө шиг мэдэхгүй байгаа. Тэгээд энэ ч одоо юу гэх нээж илрүүлээгүй далд асуудал байна гэж байх уу? Харин Туршилтан дээр гарч ирээгүй юм өвдрээд байгаа юм биш үү? Тий. магадгүй бах. Угаасаа ингээл шинэ мотор юм чинь тэгэл бүх нөхцөл байдлыг туршиж чадахгүй шүү дээ. Тэгэл ямар нэгэн хоосон одоо нөхнүүд үлдсэн тэрний тэгэл 100 юм дундаас ганц нэг юм буруу болох тохиолдол зөндөл байдаг л дээ. Сая тэгээд Кими чинь Рассельтайгаа нэлээ үзэлцээд гүж төрүүлээл тэгээ багуулц тээ. Тий яг ер нь айгүй ойролцоо юу гоо тээ. Монтрелтэй хамт яг хоорондоо оролцож байгаа л юун дээр жоохон ингээд ачаалын халаад байгаа юм уу? Халуун ардаас тий. Тэгээ машины удаан дагаж махарлах тий. Хөргөж одоо тэрийн одоо сайн мэдгүй юм л та. Тэр нь надад л бодсон юм байна доо. Над руу яриа. Өмнөөс илүүгөө хэлж болохгүй. За нэргэн байлаа. Тэгээд ер нь гэхдээ одоо баг мэдж байгаа гол нь тэрийг застлаа жоох уддаг ч гэж магадгүй тий. Одоо юунаас өсөн мэдчихэд засвар нь иртлээ тий. Тэгээд сая нөгөө радио rewind гэж сонсчихсэн чинь бас нөгөө жолооч нар уралдаан дунд ингээд амар их тохиргоо засвар хийдэг. Тэгээд нэг юм ер нь бол юм айгүй олон болохоо байдаг. Тэгээ бүр засч чадахгүй болтлохоор нь зогсдог болохоос дунд нь Hamilton бас тэгээдсэн шүү дээ. Одоо downshift хийх юу яа гэд. Downshift хийх ингээд энэ ажиллахаа болчлоо гэсэн чинь ногоон 54 болгоод өөрчилж үзмүзгээ те. Тэгэхээр засагдсан гэдэг. Тиймэрхүү ингээд айгүй л өргөн боломжтой одоо систем зохион бүтээж л байгаа те. Одоо өөрийгөө засч мастыг эсвэл тэрийг огт одоо зарим сенсор эвдэрч мэдэрдэг нь айгүй олон байдаг шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод алдаа заангууд тэр сенсорыг бүтэн унтраагаад нөгөөтгөндөө найдаж ингэж яаж мадаг тохиргоо айгүй хийдэг. Тэрөөс бид нар хараад шалахгүй юм байна. Тэгэхээр тэрэн шиг л тийм эвдрэл бол гарах нь гарцааг байхаа харин бүр ингээд уралдаан дуусах хэмжээний эвдрэлтэй гараад байна гэдэг асуудал юм уу? Энд бас найдаад хүмүүс одоо нөгөө 8 дахь тайлгээд байна шүү дээ. Тий одоо бас яг тийм л дээ. Тэгт одоо Mercedes ч бас юу байх гэж ботороос энсэл гадаа шүү дээ. Тий авсаа. Орцсон тий. Тэгэхээр тэрэн дээр энийг бас энслэх байх гэж болдог бол. Нэр тэр юу байх те одоо тэр бас хэр сайн ирэхээс те. Ferrari 2 юм хэр сайн ирэхээс Mercedes-ийн нэг юм бас хэр амар ирэхээс. Одоо чи нэг юм сонгоно шүү дээ тий. За манайх яг энийг янзлана гэд тэрийг л зөв болох хэрэгтэй юм биш үү те. Одоо бас Ferrari тэр аудио дээр одоо нөгөө нэг жижиг турбогоо том болгож болно шүү дээ. Тэгээ наадах чи яг нэг хүн асуусан байсан. Шууд ингээд турбог аваад том болгож болохгүй гэсэн. Тийм. Гэтэ яг нэг комент нь. Гэтэ тэр хүн мэдээж энэ дэр хүн би мэдэхгүй л. Яг нэг юм асуусан байхгүй. За ингээд адуу гэдэг ингээд сайхан турбогоо томсгож болох юм уу гэсэн чинь. Яг тийм шууд утгаараа ингээд юм аваад ингээд томсгож болно гэсэн үг байхгүй яг. Тэгэхээр тэр сул талаа ингээд жоохон те. Тий одоо ийм хэмжээтэй турбог одоо яаж илүү агаар оруулдаг болох вэ? Тийм аргал бол. Тэрнээс шиг ингээд энэ юугийн диаметрын томсгоно гэж бол байхгүй. Их хагаад болох гэж байна. Тий. За. За дараагийн нэг топ баг McLaren подиум авсан. Lando Norris. Зүгээр явж байгаад подиум авсан. Яг л хажаар шиг л байх хэвээр газар байсан аа. Би тэгтээ тэр юу болов шүү дээ. Уул нь Piastri урд байсан те. Тэр питэн дээр Piastri удцсан юм уу? Нэг харсч ингээд Norris нурт гарсан. Мэдгүй. Тэргээл анзаараагүй. Би ч анзаараагүй. Norris угаасаа л ер нь урд яваадсэн юм шүү дээ. Тий баха. Piastri нэг пит дутуу байсан болов? Quali Norris урд. Тий, Norris ер нь дандаа л урд нь явсараа л энэ 7 хоногт дууссан баг. Үзэгчтэй хэлэхэд тэгээ бид гур удаа ингээд яг үзчих үедээ өөр юм бодсон байждаг бодсон байх тийм ингээд тэгснээр одоо яг подкаст биччих үедээ мартах зөндөө байдаг тийм миний дууссан бодлоо өө тийг жоо хоорондоо ч юм эсвэл дараа нэг утсаа олцож одоо энэ байсан шүү дээ тийм их бас их байдаг тэгэхээр бас заримдаас ойлгоорой зарим нэг юм мартан санан тийм холин хотхон тэгэхээр бас уул ингээд бүх юм бэлдээл ингээд бичээл ингээд тэмдэглэлтэй тийм тэгэл зарим
Ярианда ороод мартаад. Насны. Тэр яриа биш. Тэгээд угаасаа нөгөө подкастын авдуу бас орж ирээд уг нь сайжрал байгаа те. Тэгээд стил Тэ. Агасаарлаа. 100 юмнаас нэг нь ингээл үлдчихэж байгаа гэх. Агч бүтэн дүрсгүй байдаг байлаа. Микл бичээгүй байдаг байлаа. Тэгээс олон юм туулжлаа. Тэгэд одоо бол яг техник технологийн асуудал арай бага. Гэхдээ контент смарт стил зарим юм мартаад байгаа тийм. Яг ярина гэж уг нь өмнө хоорондоо ярьсан мөртлөө яриаггүй мэрэггүй мартчихад байгаа шүү дээ. Яг тусгаж байж хатаа тэрийг мартсан биз дээ тийм яг тэр. За тийм байна. Тэгээд ирээдүйд бид дурыг дахин мартуулахгүй төлөө бүгдээрээ лайк, share, subscribe. Сайжрахын төлөө апгрейд орж ирэхин төлөө. Макларен дээр ганц л ярих юм байгаа нь Оскар Пиастри ягаад муу байна вэ? Жорж Рассел, Оскар Пиастри хоёр ер нь рейс уралдаан ч юм уу энэ регулейшн ер нь ягаад ийм муу байна? Пиастри хайчваа гэдэг. Яг одоо машина өөрснөөс одоо мэдрэхгүй байгаа асуудал болох л та. Яг одоо хин шиг одоо Макс дэвчэр нь бас мэдрэхгүй байгаад байгаа шүү дээ. Одоо ингэ доош ингэ унтсан байгаа хүмүүс яг бүгд ингэ машина мэдрэхгүй одоо энэ яг энэ регулейшн ингэ ойлгохгүй хинжтэй шин. Тэм тата биш байгаа учраас юусаа тэгж өөрснийхөө гаргаж чаддаг зүйлийг гаргаж чадахгүй болох шүү дээ. Би бол энэ дээр 100% баг нь л тачихгүй гэж боддог шүү дээ. Макларен муу байна гэж байна. Яг Норристой яг зэрэгцэхгүй байна надад. Норрисоос нэлээд хойно. Тэгэхээр Пиастри одоо юу байна вэ? Яг чив чимэг байгаа шүү дээ. Ерөөс энэ Пиастри ярихгүй, Пиастри одоо юу гэдэг нь одоо бас нэг том алдаа гаргаж яахгүй, тэгтээ гүцэхгүй, хойно орохгүй яг тэгэл тэр юм чана л байгаа л нэг жоох удаан ч юм уу те. Хөшгөний ардуур Пиастри яг гэрээгээ ирж байгаа байна. Дараагийн гэрээгээ л хэлмэл яа. Тэгээ нэг хамаг анхаарал тийм шиг. Баг уцаа хараад нэрч игээл мессеж ирж байгаа. Вебрэш мессеж ирж байгаа. Асуулт те. Пиастри чинь гэхдээ угаасаа энэ сүүлийн регулейшн нийл хөгтлөө. Өмнө нь ийм машин дээр байгаагүй бах тий. 21 он. Ийм нэг шалтай машин доо. Тий. Энэ ground defect-тэй л орж ирсэн бах тий. Тэгэхээр бас юу Пиастриг бас жоох уучлж болох юм тий. Одоо анхны том одоо регулейшн change юм тий. Хин Расли хувьд бол бас сонирхол. Тэ өмнө нь бас ийм машин жолоод ижлээсэн. Гэхдээ зүгээр хамгийн ихэнд улирал эхлэхэд л энэ машин шиг сайхан машин байхгүй. Одоо энэ нэстэ надад байхгүй наа энэ миний машин биш үү гэдэг. Одоо яг ямар очир байна тийм биз дээ. За азгүй хүмүүсийн яран дээр хамгийн азгүй нисгч тадарсан тий. Йоо тэр бүр арай Нико Хулкенберг яагаад угаасаа 200 хэдэн уралдаан бодим байхгүй явсан тодорхой болсон шүү дээ тий. 9 явжлаа тий. Тий оноо дотор явжсэн тий. Оноотой явжсэн. За тэгээд уралдааны үзэгчтэй юм бол тий Лиам Лоусонтой нэлийн ойрхон одоо батл хийгээд явж исэн. Тэгээд Лиам Лоусон замаас гараад замын хайргад одоо Хулкенбергийн машин руу цацагдсан. За энэ бол байдаг зүйл дээ. Өнгөрсөн жил бас хажаарын хуруу муруу зөхөл дээ. Энэ бол байж болох зүйл. Тэгсэн чинь яг тэр олон цацгсан чулууны нэг нь очоод моторын юу орцтой. Үгүй бүр юу emergency одоо юу ийм deliver байт юм шиг одоо маршрут очоод тэрийг дараад машин гээд парк гээд бүх юм shutdown хийдэг. Яг тэрийг очиж оноод shutdown. Тийм зүгээр коноп. Тэгээ яг тэрийг оноод тэг машин ингээ парк бүх юм унтраад буцааж асах боломжгүй. Тэгээд нэрээ авахгүй зүгээр. Би тэр юу руу ороод тэгээд нэг халж малаад тэгээд машин нэгээд юу аачлаа гэж бодсон. Яг тэр зүгээр тэр нэг коноп чулуу очоод онцсон байгаа ч хойно нэрж. Тэгээд тэрэнд коноп нь яг нөгөө нэг юм рол хүүп одоо нөгөө бүтэн ирэхээс хамгаалтыг нь дээшээ явдаг юмны яг хажууд нь байдаг жижиг. Зүүн галт. Бүтэн амар жижиг гэдэг. Нэг хуруу мурууд л ингэж. Тий баг хуруу орохгүй угаас тэр баг тусгай дарж мардаг тийм байсан тэр. Тэгээд нөгөө машин нөгөө нэг гинт ингэж шачматаад бүх хэрэг бишдүүл одоо бүх юм унтраадаг нэг тийм коноп юм шүү. Гаднаас нь. Одоо нөгөө цахилгаан систем нь ингээл хяналтаас гарахад л ингээ бүх юм нам унтраадаг нэг коноп. Тэр нэг юутэй юм байна тий. Клапантай. Нико клапан гэдэг. Хулкенберг. За тэгээд маш азгүй.
Юу гэсэн бэ? Юу юм бэ? Бараг саяны нэг гэсэн нөө бараг тийм тохиолдол. Ингээ онох юм байна. Тэгээ Лосон бол би бол албаар л гэж бодож байгаа. Нөгөө Тэр чулуугаас цаг очиж мөрөгдөд гаргаж ирсэн Словс ч гэдэг чинь тэгээ өөр яг нэг таашууд хоёр нийлэнгүүтлээ. хардах хэрэгтэй гэдэг. Тэр яг жинхэнэ нөгөө Мари Карти юу бананы айлсан гост те. Тийм биш те. Жиг май гэж хашаага. Тийм болсон тэгээд Никогийн хувьд л даазгүй DNF. Уг нь оноонд явж исэн. Машин хурдан байсан. Тэгэд энэ оны одоо энэ регуляшны хамгийн өндөр топ спид эсэмжлээ 360 хүрсэн. Аудигийн угаасаа шулууны хурд хамгийн өндөр байгаа даа. Тэгээд Нико гарсан бас нэг гарсантай холбоотой онцлог юмнууд нь болохоор энэ нөлрөлийн бараг л хамгийн олон DNF-тэй уултааны нэг болч тэ 7 DNF болсон. Өмнөх нь бас Монако 7 байсан юм билээ. 8 тэнгуүтээ албан буцаад ороод ирсэн. Нөгөө юу гадсаа T-cam юу гадсаа тий. Тэгээ яг зүгээр нэг тест хийгээл зүгээр тавьсан шиг баг 8 лап хойно мөн ч гэлээ тэгж ярьчихсан. Тэгээд нөгөө юу квали юунд баг ороагүй хаа тий. Тойрогонд. Тэр бас тэгээд нэг амар юу нэг санжигц явуулчих тий. Би тэр юуг нь хараагүй. Дээдлийн T-cam нь ингээд доо бөөрөнх ингээд наац юм шиг юм ингээд айгу сул болцсон заяа. Тэгээ ингээд камерыг харахаар ингээд камер чичрээ. Тэгээд тэр нь юу юуг унж ингэж ирэх гээд тэгээ за retire гээд тэгээ оруулж ирээ заснаа тэгвэл буцаа гаргацсан юм л та. Би яг тоосох цаа хэдэн машин гарч байгаа. 8 гэж толж ирсэн. Тэгс чинь албан буцаал цаг нь яваад гэсэн. Юу болцсон юм болоо гэд. Одоо тэр юу баа те багууд ер нь нэлээд пүүшилж байгаатай холбоотой баг те энийг хэлж байгаа юм баг. Одоо яг ойлголцлоо гэж бодоод амар максимум settings-тэй байл гаргасан чинь. Тэг мотор хүчигдсэн дээш нь толгоолоо. Тийм баг. Тэгэл хамгийн юм хөнгөлөхгүй л ингээл элдвэн янз юм л ашиглаж байгаа л ахалт. Болж болох бүх юм дээр л хөнгөлөөл Уильямс ялангуй те чихтэй байгаа. Тэгээ албанч бас сүүлийн хідэн уралдаа бас л азгүй шүү. Дандаа тийм жоо азгүй гарсан. Олон гайгүй даа жоо азгүй. Үгүй харин те 2 жилийн өмнө ч лөө Сайенсыг ирдэг жилийн өмнө лөө бас нэлээд сайн явсан шүү дээ те. Тэгчээд тэгэхээр бас нэг хүнээс лад ч юм уу сквал гээл нэг баянгаад нэг DNF болж нэг бол мөрөлдөж идэг те. Зүгээр явж байхад нь хүн ирээ мөрөгчдөг. Харин тийм явж байхад мөрөгөл те. Дандаа өөрийнх нь буруугаас биш те. Сая чинь бол нөгөө нэг Мансл шүү дээ те. Уильямс 5-ыг хуралдсан үний 85 гэж 6 гэж. Тэрийг давсан уу? Тэрийг давсан уралдаан бас тэгээд ээ. Одоо ер нь хамгийн олон уралдсан болоод байгаа юм биш. 96 гэдэг нэг тоо явуулсан шүү. Тэр одоо баг 96 гран при байсан юм болов уу? Тийм баха. Тэгээд 86 биш 96 юм болов. Тийм тэгээд зургийг оруулаад Уильямсын нэг пэйж яатсан байсан. Тэгээ нэг юу гэжсэн дуулгачсан яг Мансл зориулж мөрөлээд бичсэн байсан. Окей. За тийм тэгээд нөгөө хэлэх гэсэн санаа нь болохоор нөгөө нэг энэ эвдэрч гарч байгаа ингээд тренд ингээд нэмэгдээд байна. Төлөрлөл ихтэй бид гур бас ярьжсэн ингээд шинэ регуляшн бүрлээ. Яагаад эвдэрэхгүй байна те? Багууд үнэхээр батны хийдэг болчихчихсан гэсэн чинь. Үгүй л 900 чинь аашаа те. Халуун газар одоо тэгэл янз янзын газар явахаар яг бодог юмуд нь гарч ирдэг хэлт те. Саяны уралдаан бол маш халуун. Одоо Европ тэгэл эхлэн дээ. Тэ. Өдөрч ер нь бодсон жоохон сэрүүхэн газар явуулсан биш те. Тийм. Халуун байх хэрэгтэй газрууд чинь дандаа хүүтэн байгаа гэсэн шүү дээ. Катар матарч мөн тэний хүүтэн. Биш Бахрейн. Тэ. Тэний хүүтэн байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр одоо Европт ирж байгаа. Европт жиг халж байгаа юм. Чүч хүрнэ шүү дээ. Тийм шүү дээ. Сая чинь бас юуны Барселоны чинь замын асфальт температур 55-аас 60 хооронд байсан юм шиг л ер нь бол. Тэгэхээр нөө дугуй хийдэг болсон. Тийм. Өмнөх чинь Монако ч нэг 40 дээд л 44 мөр байсан. Тэгэхээр одоо 55-аас 60. Одоо энэ л олон нэмэгдэн баг. Тийм шүү дээ. За. Дөрөв дэх багаа зүгээр хальт ярьчих. За 1 минут л үгүй. Red Bull дээр одоо юугаач ярих вэ гэж юм. За тэгээд Red Bull багийн хувьд л тэгээд no comment те. Хажаар муу хэлсэн гэхдээ айгүй гоё. Бараг хажаарын хайлайт байл шүү дээ. Тэр race highlight ч те. Гой гүйтсэн. Тэгээд формулагийн комментатор магтаал шүү дээ. Хажаар ер нь өөрөө
шин зам зохиогоод гүйцээд байна. Залаа гадуур нүрд те эргэлтэй. Тэр Кими Мими бол бас тэрийг сурмаар л юм лээ. Кими ч Рассел тэрийг хийх гээд айгаа тойн үлдчихсэн чинь хажаар 3-4 хийцэн тий. Хин Леклер бас гадуур нь тэр 3 дугаар эргэлтэн дээр гадуур нь Пиастриг тэгж гүйтсэн. Тэг яг тэр нөгөө хайлайт ингээ үзчихсэн чинь ингээл хажаар гүцэл Леклер гүцэл Кими яг адилхан юм хийх гэжсэн болол хойнолж байгаа тий. Кими үеийнхэн чинь ингээ тэгэж тий. Чи мэдгүй мө та гэдэг. Тэгээ тэр бол юу л ахaltaа Кимиг нөгөө урд явж байгаа. Одоо нэг риск баах юм байгаа. Тэр яг тэрэнд явж нөгөө юу аюултай алсан. Тэрнийхээ пришн их бас ороод ирсэн байх гэсэн. Бодлоо тий. Цаагаараа. За энэ удаа яг өргөч. Тэг Кими нэрээ торгуулах байсан байл шүү дээ тий. Торгуулсан. Тийм торгуулсан. Уралдаанд усаад. Тий тэрийг харин хин нэлээд шүүмжилсэн байсан байхгүй юу? Кими уулна бүр уралдаанд дуусахаас өмнө одоо торгуулах хэрэгтэй байсан. Тийм ээ. Тэгээд тэрийг яахгүй бол одоо нэг битэн дээр очихгүй бол дараа нь нэмтэй. Тийм учраас уралдаан дээр магадгүй нөгөө 5 секунд авцсан бол ард нь байгаа хүмүүст нь бас илүү шанс байсан гэдэг. Ер нь жоохон уралдааныг өмөлцсөн гэж яриад та. Одоо стюардууд тэр өөртөө анзаараагүй юм биш үү те? Тийм юм шиг л. Тэр хит хэрэгэлтгэл харагдав. 10 дахь хэрэгэлтэн дээр нэг 3-4 удаа гараа явцсан. Тэгээд тэрнээс өөр хэрэгэлтэн дээр бас нэг гарсныг анзаараг 10-ын л ингээд яг хараасаа ухаансан шүү дээ. Дахиад ах нэг гэдэг. 10-аар л гараад энийгээс яг одоо барьж байгаа нэг хараадсан чинь аль тэр өөр газар гарсан юм л шүү дээ. Боно нэгт хэлээд зтэй. За чи юутай шүү гэдэг. Сүүлд нь Норрис инженер хэлсэн баха. За Кими ер нь гараад байна 5 секунд нэмэгдэх юм биш үү гэдэг. Тэгэдс. Заримдаа би сонсохгүй байна гэж тэ Кими бас тэгээд бас баг зэргийн өөрийнх нь л алдаа байсан ч та. Гараад байгаа юм уу? Тийм шүү дээ. Өөрөө. Тэгээд тэгж олон хилээд байхад тэгээ гараал тийм бах та. Яг тэгэл пүүшлэл тэгэл дотоо бас бүр нөгөө юу ч үлдээхгүй явах гал гэсэн баг. Тийм. Би дэ харснаа л манад юм биш гээ. Гэлж ихнэр нэр хэлээд байгаа. Хүлээж авдгүй мөн гэж байна. Shout out to Димбэ сонсч байла. Мамбо. За Red Bull өөр яриад байх юм байхгүй. Одоо яг Ferrari шиг тий. Макс хэлсэн билээ угаасаа энэ уралдаан бидрийг хаана хугасаа цэвэр харуулж байна. Чиг байна дээрлээ дээ. Ямар ч та ярих юм бол алга зүгээр. Яг квад дээр бас гайгүй юм шиг харагдсан тий. Бас гайгүй үзэх юм шиг харагдсан. Гэхдээ тэгээд яг бүгд тойроод ирсэн чинь байрандаа ирсэн. Уралдаан дээр ч байрандаа байсан. Тэгэл хөрхи одоо мэдгүй яаж орчлох юм бэ? Одоо 8 април дээр л гэж. Ferrari гараас. Болох байлгтэй. За дараагийн магтсэжтэй сайн урд үзүүлсэн бол Alpine 2 оноо авсан. Racing Bulls Vicar бас 2 оноо авсан. Нэг Alpine нэг юм нь бол бас юу л штэ Colapinto шууд загнасан дээ нэг. Тийм. Шууд байраа үг гэсэн. Яагаад залуусаа би бүүштэйгүүл байж штэ. Би явна штэ. Нэг дээр байраа үг гэж гоошгоноос нь дээ. 4 дээр байраа үг гэдэг. 10 дээр байраа үг гэ. Нөгөө эсрэг талд нь бүр ингээд ямар ч хариулахгүй зүгээр л үг гэсээр байгаа гэсэн. Тэр бол бас сонирхолтой нийтдээ. Франко Тэг жаал тий. Басаа. Тэгэхээр Colapinto энэ машин дээр жишээ нь одоо түрүүний ярьсан шиг тэр Hamilton зөгтөг гэдэг шиг Colapinto зөхиод байгаа юм биш үү? Чи одоо нодлон оноо авсан үгүй юу? Юу лээ? Нэг удаа л авсан бол авсан байхгүй хаа. Тэр чинь одоо бас сая чи нэг хэсэг газлынхаа идэж уугаад байсан. Тэр тэ. Алаадсан биз дээ. Чи одоо 16 оноо авцсан. 12 дугаар байранд явж штэ. Тэгээ магадгүй юу юм шүү. Тэгтээ яг юу биш юм шүү. Мотор сайжирсанасаа юу нь болсон. Alpine угаасаа багаараа хоёлаа сайж чадсан штэ. Тий. Нодлон угаасаа мотор нь жижиг. Тий. Тэгээд угаасаа Gasly ч явахгүйсэн. Alpine Colapinto ч явахгүйсэн. Gasly явах юм ч угаасаа Colapinto ч яаж явахгүйсэн. Одоо л тэгээд яг ер нь жоохон үзээтэй. Машин гайгүй болохоор ер нь бас гайгүй нисэгч шүү. F1-т байх стон шүү гэдгийг харуулж тагшлаа л та. Аргентинаас үзчихэл манайхыг лайклаа. Muchas gracias. Агентээс манайд subscribe. Юу гэж хэлдэм бэл.
Subscribe. За тэгээд альпин сайн байгаа. Колопинто гэхдээ угаасаа нөгөө юу нь байсан баха. Нөгөө бидний тарагддггүй 70 датан дээр угаасаа хурдан гэдэг нь байсан баг те. Бүгд л нөхөд. Тийм бүгдээрээ анхаарал хандуулсан те. Одоо яг нөгөө нэг эхний нэг ингээд нөгөө руки юм дуусаад мэдэх хэвээр маа мэдээ одоо юуг өөрчлөл юу машин яаж барихад өөрчлөлт. Одоо тэр ингээд бүх юмас сурч байгаа миний бодлоор. Машинд дагаад бас гайг болцсон те. Тэгээд яг юу үсэж байгаагаа гаргахын тулд машиныг яаж сетап хийх мэхээ сайжирсан байл үү. Тэр мэдсэн тий. Тийм баха. За. За ингээд бид гурав ер нь бол нөгөө юуны талаар те. Уралдааны. Барселона, Каталония. Нэрээ бас юун дээр сонирхолтой юм байна. Энэ уралдаан дээр подиум дээр 3 англи үү? Гарсан. Нэр тийм дээ. Ландо, Жорж тэгээд Хамилтон гэдэг. Энэ 1968 оноос хойш анхудаа тохиож байгаа. Зүйл нэ. 68. Оо. Зод. Бас сонирхолтой. Амараа. Зөвг нь нэлийн гармаар ин те. Хамилтон 3 англи гэхэлэр бас хэцүү юм байна. 3 англи гэж. Хож өөр англи байгаа. Макларен муу байсан болохоор. Тэгээ нэг англи нисгчт нэг амар одоо. Өөр англи нисгч юм байна. Джеймс Хант. Хамилтон Баттон гэвч чинь Хамилтон тийм Сонд чинь Макларен. Вебер Баттон хийн Макларен тий. Окей. За Вебер чинь Австрали шүү дээ. Австрали. Кулгар чинь Шотланд. Тэгэхээр англи биш. Окей. За. Бас сонил багт энэ тийм англиг бас формулаг нэлийн давмгаалт гэж бодоод тэгсэн чи яг үнэндээ бас нэг хүн байгаа л тэрийг үхэлдэл идэм л та. Амар тэгж юу. Ард нь том утгаар бол байдаг гэж амар дургүй. Хөл мөвшил юм шүү те. Англи хөл мөв зөхөөс ингээл мундаг гэдэгтэй яасан дэр нэг л адил яваад. Нөгөөч гүтлэнтэй л яваад гэж. Тэ. Гол биш байсан байгаа өгчтнээс. Тэр ер нь гол байгаагүй шүү. Тийм. За, тэр хадрууд явдаг уу? Одоо бас иш орж ирэх гэж. Тэгээ мэдлэгээр болж болохгүй бах. Тэгээ одоо хөл мэдлэгийн арга хэлж байгаа. Тэгээд манай үстэс те альбагийг дэмжиж байна. Бас дооруултгээрээ аль улсын фанатууд их банаас харуул сонирхолтой гэж магадгүй. Эсвэл Discord дээр хөлн бүг ярьсан ч болно шүү манайхаа. Бас Нью-Йорк Никсийн фэнүүдтэй баяр хүргэе гэж. Би Спарс фэн. 53 жилийн дараа лөө. 56 юм. Мэдгүй. 53 гэсэн баха тэгээ арга авч авлаа. Нью-Йорк хот галзуурж байгаа. Мэдээд болцаа. Нэг балаа мэдээс бас хадуурч уу. Нэг хүн Нью-Йорк Никс төрүүлээд баярлаад гэртээ партиж жисэн чинь хөршин цагдаа дуудаад цагтаа дуудсан чинь хаалгаа нээсэн чинь нохоо хутсан чинь нохоог нь бодолцсон. Тэгтээ шүү. Шал хамаагүй те. Нью-Йорк хот нэлээд бас галзуу юм болж лээ. Нью-Йоркоос үдж байгаа юм байл бас. Ядраад те. Комдүүлдэгрээ. За бид гурийн одоо Grand Prix review-тэй холбоотой те мэднүүд л ингээд дуусч байна. Марцсан сансан орхисон юм байх юм бол бас бүгдээрээ үлдэгрээ. Дараагийн уралдаан бол Австри Red Bull Ring дээр болно. Одоо Red Bull багийн гэрийн home Grand Prix. Барселонаас нэг ялгаатай юм нь илүү нөгөө power hungry лээ те. Одоо шулуун замын хурд их чухал, power unit-ийн чадал бас их чухал. Тэрэн дээр өгсөөр замтай тэгтээ чулуун ихтэй тий хурд их авдаг. Ер нь Макларен эдгээр сайн оролдох бах. Тийм Феррари бол яг уу тим амар сайн байхгүй бах гэдэг байгаа. Тэгэхээр бас Хамилтонгийн фэнэс бодохгүй юу бас тийм. Тий. Юу гэдэг доошин дараа. Хүлээлттэй жоохон доош нь. Тэгээд одоо альтер хамгийн их нь лэрс тий. Юу турбо жижигтэй тийм яг тийм эцсийн нэг хурд багтаа учраас жоохон тийм. Хүлээлт баг байхгүй бол. Хүлээлттэй баг фантазига гой манайха. За тэгээд манай фантазигийн бас юунд өөрчлөлт орсон. Байлал тий. Манай Цайка маань ажлынхаа залаг гүйцэж нэгт орсон лээ баяр үргэе. Тэгтээ бол болоогүй 15 оролтоо. Энд гэхдээ юу байгаа шүү. Монакогийн юу өөрчлөгдсөн шүү дээ. Үр дүн газраас болоод
тэрний юу орж ирээгүй байгаа хаа. Тий. Эхлээд нь Барселонагаа хийчээд тэгээд дараа нь Монакогийн өөрчлөлт оруулна гэсэн. Тэгэхээр энэ дээр харах юм бол provisional гэсэн байгаа. Тий. Тэгэхээр яг би бас доошилж магадгүй. Тэрийг ярих гэжсэн тий. Нэр бичсэн гэж марцсан юм. Нэг хинээс RP-гаас нэг өнөөхөр илүү байгаа байхгүй. Одоо тэгэл тоор нэлээ ойрхон яваад байвал чи бас тэгэл RP яах юм шүү. Чи жоохон байцгаа. Би ч өөрөө. RP нааг бас өөрийнх нь групптэй дутсан байгаа. Бас нэг юм даа. Найзаатай. Окей. За марцсан юм гэх юм бол те өмнөх уралдаа Монакогийн Гран Пригийн үр дүн өөрчлөгдсөн. Альпинаас одоо гомдол гаргаад дахиж бидрийг хэмжиж үзээч. Танаа хэмжилт чинь буруу байна. Бид нар хордон байгаагүй гэдгийг мэддэгдээ. Тэгээд нэг дотлох баримтаар төгс юм шүү. Тэ бас юм мэдээлэлүүд өгөөд. Тэгсэн чинь бид гуравч баг ярьж өстэй. За FIA жугасаа тий өөртөө буруутгахгүй те гэсэн чинь буруутгацсан. Буруу болоод бид нар одоо питлейн дээр хордыг буруу хэмжижээ. Уучлаарай. Тий. Тийм учраас Газлигийн торгуулийг буцаагаад тэгээд Хажарын подиумыг аваад Газли 3-т орсон бол таарсан. Энэ дээр тэгээ нэг юм хэлэх хэрэгтэй. Альпин гомдол мэдсэн учраас зөвхөн Альпины үр дүн л зассан. Босдод нэг өнгөрцөө. Тэгээд босдод нь бас тэгээ гомдол гаргаж ирсэн тий. Өнөөдөр гэхэд Макларен жишээ нь Альбиасаар юу өргөсөн бэлээ. Ерөнхийдөө ингээд нэг үр дүн зассны дараа бос багууд нь 96 цаг байд юм да. 96 цаг гэсэн. Бас одоо тэр гомд шийдвэрийг дахиж ингээд яах. Тэгээ тэрийг эсрэг үүсэх. Тэгээ яг хоо ерөнхийдөө энэ дээр өөртөө ингээд хэлсэн байгаа юм да. Яг хоо ямар нэгэн жолоочийн эсрэг бол биш ээ. Энэ талаар FIA гаргаж байгаа шийдвэр дүрм те тэрэндээ ингээд тууштай байгаа чи. Яагаад зарим хүмүүс нь одоо ингээд танаа одоо юу гэдгийг гаргасан одоо зөрчилтэй за чи торгуул 5 секунд хүндлээд одоо уралдааныхын дундор хийчлээ. Зарим хүмүүсийн талаар ингээд хийхгүй яваад ингээд сүлд нь хожоод байгаа юм бэ. Ингэж байж болохгүй шүү дээ гэдэг утгаар юм хэлж байгаа юм байлаа. Тэрнээс ч ингээд Газли яачлаа гэдэг утгаараа биш. Газли руу биш Газли биш тий. Яг дүрмээ ингээд гаргасан өөрсдийнх нь шийдвэрийг ингээд эргээгээд үүсгээд ингэж байгаа чинь ингээд эргээгээд нэг уралдааныг тэнцвэргүй болгочих хэвчтэй. Эргэж буцгаа болоо чи хэлэх юм тий. Тэр тийм бас яг л юугийн одоо Газли шиг одоо бусдын чинь тухайн үед тийм юм болоогүй бол тэр уралдааны үр дүн шал өөр юм шүү дээ. Газли бодинд авах ч гэсэн мэт тийм шүү дээ адилхан. Рассел орж ирнэ, Пиастри орж ирнэ тий. Хамилтон ч гэсэн 5 секунд байгаа бас. Тийм. Тэгэхээр чинь Рассел бүр сүрдэж байгаа юм. Тэгээ Рассел жинхэнэ нэг шахан дээр нь давс зорж байгаа. Яа тэр болоос тэр нэг буруу 5 секундээс олж байгаа. Тэрийг хийгүйс бол тэгээд ер нь л бүр юу подиум баг 2 тэр нь орох хэвээр байсан шүү дээ. Баг л байсан баг. Би 2 мэтлээ. Тэгээд сонирхсан. Тэгээд яах бол одоо ингээл дуусах бах те. Чимээгүй ингээл хөшигний цаана одоо бүгдийн дугаа олгоол за гэж дуусах. Би бол ингэж боддог шүү дээ. Одоо энээс цаашаага ерөнхийдөө одоо ингээл ямар нэгэн питлейн хурд төтрүүлээ гэхэд бүх багууд угаасаа автоматар ингээд юу гэнэ. Дахиад шимжиг. Өөртөө мэдж байгаа ч гэсэн те ингээд юу ингэдэг л тийм л юм болох. Уу юм яаж хэлэхдээ бас өөртөө яачих юм билүү гэл ингээд. Тэгвэл ингээд охирчод байгаа шүү дээ. Өвөөгөөс болоод гомдол мэдүүлээгөөс л охирчлаа шүү дээ. Өгсөн нэг нь хажаад. Тэгээд нэг 5 секундаар нэг нь торгуулчлаа гэхэд тэр торгуулаа хийхгүйгээр ингэ байгаа л байна. Тий. Дараа дахиад магадгүй бас болчих магадгүй. Өөр хүн бас ингээд бас дахиад араас олон байх юм бол за энэ асуудалтай. Яг ганцаараа тэрийг мэдж байгаа тохиолдол тий тэгэл заахгүй. Альпин тэгтээ нэмж юу өгсөн юм бол одоо тэр чинь нөгөө нэг right of review гэдэг чинь юм л ч яг тухайн үед шийдвэр гаргахад байхгүй байсан дата бидэнд байна. Тийм болохоор энийг ингээ нэмж аваад дахиад авч хэлцээжээ. Гэ тийм хүсэлтсэн шүү дээ. Тэгээд юу нэмж өгсөн бол нэг баахан ингээл юу хэмжим яваадсан дээ. Магадгүй өөрсдийнх нь өөр дата софт юун дээр яасан юм уу үзүүлд юм байна. Тэг хитрэгүүгээ гэдгээ яа. Тий. Сайн л. Тэгтээ энийг ч тэгээд юу буруу баснаа дэлгэхгүй л ахалтай. Дэлгэчүүд алтч өстэй юу гэтэл ч дээ.
Тэр нөгөө Red Flags-ගේ подкастын нэг хүн л боож өгөх гэлсэн. Формула 1 бол ингээд хэдэн тэрбум долларын ингээд спорт. Тэгэл одоо ингээл мейнстрим болох гал амар хичээж ин одоо ингийн үзэгчдийг үздэг юм болох гал хичээж ин. Яг үндэ бол одоо формула бол яг одоо тим төвшөнд очиагүй байгаа тий. Одоо хүлэн бүг дэлхийд даяар үзэж чинь. Америкт бол одоо ингээл сакс одоо 3 мейжер NFL-ээ үзэж чинь. Яг тэдний хэмжээнд бол формула очиагүй байгаа. Тэгээ очихын төлөө одоо ингээд ажиллаж чинь тий. Тэгтэл энэ минийг ингээд гоё хийчих болдгоо юм бахтаа гэж боож. Би одоо шинээр үзэж байгаа найзуудаа оруулах гал ингээд үзээл энэ ягаад таргуулч уу гэхээр би ч мэдгүй. Тэр подкаст мэдээд байдаг мэн мэдгүй нэг. Тайлбар ягаад ийм болсон гээл би ч мэдгүй. Тэгэл ягаад энэ хоошоо болчих уу гэхээр ягаад их зарим нь ингээ их гараад байгаа ингээл тэгээ уг нь тэхээсгүүдээ айл гээл. Тэгээд ийм ингээл том мөнгөний спорт байж ингээд энийгээ гоё ойлгоч болохгүй. Тэгээд тэгснээр нэг хүн ингээл байранд ингээл орчлоо гэж баярлсан. Тэр хүнийхээ имийг буцааж авч ингэж. Тэгэл яагаад энэ сольч үгээр би бас тайстай тайлбарлаж мэдэхгүй тийм. Тим амарг байна гэдгсэн. Тэгсэн Гүнтер Штайнер болохоор тэр их мөнгө ч яг багуудад л байгаа болохоос FIA-д бас тийм их мөнгө байхгүй. Маршлууд одоо тийм их мөнгө байхгүй. Тэгээд нүгэл сэржлээ л тээ. Сонирхолтой. Тэр бас нэг хөвгчлөлтэй тийм подкаст яваад байгаа. Тэгээ хоёр хост нь угаасаа тийм юу байсан. Комедиан байсан хоёр хүн блэ. Тэгэхээр ч тийм. Тэгээ дандаа нэгнийгээ хийгээл. Дандаа тэр жүжиглдэг ч юм явдаг. Тэ албаар жоохон ингээд ойл тэнэг чим шиг. Нэг нь бол угаасаа баг тэр дөрөв ингээд оргаалцсан. Яагаад гэвэл дандаа конспираси. Цаагаар хаталч тэгээд байгаа юм шүү. Гүнтрэл чи нэг юм хэлэлтэй. Феррари чи таньдаг өстэй оцор залгалтай чи мэдсэн байж байгаа гэл тээ. За тийм байна. Фантасигийн үр дүн эхний хэдийн ярих уу яах вэ? Нийт да 6 уралдааны дараа. Биш 7 уралдааны дараа тий. Оноо хэд дээр явж байна. Топ баг хэнд итгэл үзүүлэлтд нэгт орчив. За би юу яасан юм аа. Энд дээр уусаа нэг леклэр жоохон муугаад талаа амилт нэрсэл. Жонод жоохон өндөр оноо авчлаа. Тэгээд ялцчгүй нөө Хülkenberg гарцсан болохоор хасах оноо авсан. Тэгээ яг конструктор дээр угаасаа Ferrari Mercedes хоёр байгаа. Гал. Би энэ мөнгө цуглуулж хагаад Кимиг жоохон өсгөлөө буццараад Мерседес болгоод. Тэнгүүт Леклер жоохон ягаад тэнгүүт нь зараад Хамилтон болгоод. Харилцаа сайсан тийм. Тэнгүүт юунуудээ бол дандаа бус хүмүүсээ бол баг хүмүүс авчихсан та. Racing Bull-ийн 2, тэгээд Audi-ийн 2. Тэгэхээр хоёр сайн баг, нэг мундаг жолооч стратегтэй явж байна тийм. За RP маань ерөнхийдөө төстэй. Гэхдээ Хамилтны орнд Кими байсан. Тэгээ нөгөө нэг DNF болоод хасах орсон. Тийм үү? Юу нэлээ Никос хасах одоо орсон юм шүү дээ. Audi Racing Bull тэр нэлээ яг битээр адилхан. Тэгвэл би юу байсан талдаа илүү орсон байна. Хоёр одоо хэр хол тасарсан байна? Үгүй шалахгүй нэг 90 он. Тий. Биш 70 ч юм уу да. Нэг сүрэлтэл шүү Тий. дээ. За тэнгууд Dance of the Nights Баатар маань араас явж байгаа. Ерөнхийдөө стратеги бол яг адилхан. Ferrari Mercedes тэгээ нэг том нисгч. Энэ дээр бол Russell байсан. Наач бол ороод юм жаа. За дөрөвт Hago байна. Hago. Энэ дээр болохоор эсрэг тактиктэй. Хоёр том нисгч, нэг баг, босдон жижиг гэдэг. Lewis Hamilton, Kimi, тэгээ Ferrari. Байна. Би чинь Leclerc 2X тавиад явуулчлаа. Пая. За яг Monaco чигээр мортойгоо авчиж ямар нэртэй лээ. Чи 0 нот юм. Legendary comeback. Leclerc чи 0 нот явчих. Тулга 9-т те. Kimi авсан. Биш гана те. Kimi хасахтай юм байна те. Тэгээд Leclerc 0. Тэгээд Ferrari. Тэгэл ялцсан юм байна л да. Ясчгүй Kimi нөгөө нэг DNF болоод хүмүүс шүрсэн те. Kimi дээр мөсөн. Тэн дээр л ажилласан юм байна л да би. Би бүр доошлцсан юм байна л. Legendary comeback 23.
Leclerc 0, Esteban Ocon 8, Lawson 9, Colapinto 9, Kimi хасах 4. Тэгээ рейсинг бол Ferrari. Окей. 23 гэж гоё байр шүү. MJ LeBron. За зөвлөг юмэрхөө. Тийм байна. Уралдаа дараа 7 хоног тий. 7 хоног ямраад. Тэр 7 хоног амарна. Австрийн Red Bull Ring. Энэ дээр би нэг ганц Ferrari нэг формула биш нэг юм ярьчих удаа. Манай формулатай зэрэгцээд нөгөө нэг endurance буюу Limani 24 уралдаан болсон байгаа энэ жилийн. За тэгээд энэ уралдаанд хэдэн жилийн дараа гэж вэ? Toyota төрүүлсэн. Nice. За сүүлийн жил чинь Ferrari ерөөдөө төрүүлээдсэн шүү дээ. Тэгээд 2022 оноос хойш анх юу юм бэ? Toyota төрүүл авч байгаа юм байна. Тэгээд энэ дифриз шүү дээ. Нөгөө нэг банаад уралдаж байсан. Тэрний уралдсан баг нэгт орсон баг. Тэгэхээр бас Лимандараа төрүүлчихэж байгаа юм аа. Тэнгүүтээ Ferrari-гийн ерөнхийдөө нодингийнхаа машинтайгаа уралдаж байгаа. Тэгээ эх жилээс апгрейд хийж эхлэх юм байна. Бас тийм байх юм зурд юм уу тийм? Мэдгүй байна. Тэгээд Ferrari-гийн баг ерөнхийдөө 7-д орсон баг. Хоёрт Cadillac байсан баха. Би бүр санааг бол нөгөөдөл амар басаад байгаа юм шүү дээ. Та нар зүгээр энэ л болно гэж өнгөрсөн жилээ. Машинтай. Бас формулт албал нэг мэдээ биш нэ. 2028 хүртэл 2028 оны дуустал Pirelli-гээ сонгосон. Pirelli-тэй. Тэгэхээр Pirelli-тэйгээ байсаарлах нь. Тэр нь Pirelli-гээс ер нь салах болов. Энэ endurance бол жишээ нь Michelin гэдэг юм билээ. Formula E ч нь болохоор Hankook байгаа тийм. Тэгэхэд ингээ нэг хуваагаад авчихсан байр авчихсан тийм. Олцсон тэгэхээр орж ирэхгүй байх гэж тийм. Тэр нөгөө Rolex сайн нэг солигдсон шүү дээ. Tag Heuer тэр шиг бас том юм бол ч юм бол солигдсон юм болоо яа гэвэл. Тэр Rolex ч юм шүү. Нэг өөрснийх нь барьдаг үздэг баримтлалаас нь гараа авчихгууд. Тэр нь одоо юу гэдэг формула нэг ч одоо яг бачуудын. Тийм бүх хүмүүс зөвлөд эхэлчихсэн байна хөлбөмбөгийн өшигтэй. Тэгсэн тэрэнд нь Rolex-ийнх нь өөрийнх нь юу барьдаг концепт нь биш тийм. Биш тийм зөвхөн тийм дэдсийн хүрээлэл байх хэвээр гэсэн чинь дэргэд ороод ирэнгүүт за бай яагаад авчихсан. Уулынхаа ороод ирсэн. Тэр шүү. Элли ороод ирэнгүүт та нар за бай яагаад авчихсан гэдэг. Pirelli бол мэд солигдох байхаа. Тэ одоо энэ олон жилийн одоо дата юм уу ингээл бүгд арчигдтал одоо шинэ юм дасах шиг баахан юу гарч ирэл тээ. Нэлийн том осол хэрүүлэл лам болж ижил солигдох. Яг Bridgestone гараа явахлаар жоо харамсчихсан та. Нэг өөр болж байсан. Тий. Тэр Michelin тэр Америкт болдог уралдаан дээр л хайцалтай өөрсдөө буруу дугаа авчираад өгөөдөл нь гарахгүй 6 машин өрдөлтэй та. Тэгээ Bridgestone 6 машин л уралдаад. Тэрний 2 Ferrari-ийн тасархаа төрүүлээд. Тэр Америк ч уурлаа зам руу юм шидэд. Бид нар ингэж мөнгө төлчихэд 6 машин эцэх гэж ирсэн юм уу гэдэг. Тэгээ нэг хэсэг нь Америкт ч уралдаа юм болох нэр хүндээ алдчихлаа. Тэгэхэд гоё юмсэн л даавуулна. 3 өөр дугуй тэгэл. За энэ дугуунаас улчгүй юунаас улчгүй гэсэн таагаал. Окей. За тэгээд манай энэ өнөөдрийн дугаараа энэ хүрээд өндөрлж байна. За өнөөдрийн дугаараараа бүгдээрээ Барселона Гран Пригийн талаар ярилцлаа. Нэг түрүүн бас нэг тоо хэлэх гэж байгаад мартсан. Тэгээд Льюис Хамилтон яг өдийгөөс 30 жилийн өмнө Майкл Шумахер анхны бас нөгөө Ferrari-гийн ялалтаа авч ирсэн юм биш үү те. Яг 96 онд 2 дахь жилдээ биш үү лээ? Тэгээ 2 дахь жилдээ шүү дээ. Техниклээс үрстэй. Барселонад анхны дөрөв авсан. Тэгээ үйлсэн байдаг тэгээ бүр тэгээ үйлсэн байдаг. Хамилтон ч бас үйлсэн. Тэгээд бас яг энэ Барселона дээр одоо хамгийн олон төрүүлсэн хүн Хамилтон болсон юм билээ. Өмнө нь 7-7 гээд Шумахертэй тэнцсэн байсан. Тэгээд яг нэг тийм сонирхолтой олон давхцал болсон уралдаан болж өнгөрлөө. Тэгээд та бүхэн нэвтрүүлгээ энэ хүртэл дууссан бол лайк, share, subscribe хийхээ мартаваа. Бас хайп хийж болно. Супер чат нэгдсэн. Тэгээд membership энтергээд бас олон бид гурав дэмжигдлэр судалж үзрээ. Тэгээд энэ бүртэл хамт байсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараар эргүүлцлээ баяр таа. Баяр таа.